дахь тавтай морил яг одоо би сургуулийнхаа кампус дотор байна. Удахгүй Bristol хот руу явах гэж байна. Өнөөдөр маш гоё нартай дулаахан өдөр байсан болохоор цаг агаар маш гоё байсан. Тэгээд миний амьдардаг газраас Bristol хот 3 цагийн зайтай болохоор дунд нь яг иймэрхүү газар зогсоод хэсэг амарсан байгаа. Аяллаа эхлэхээс өмнө би Google Map дээр өөрийнхөө үзхийг хүссэн газруудаа тэмдэглэжсэн байсан. Тэгээд энэ маршрутынхаа дагуу газруудаа үзээд нэг нэгээр нь явсан байгаа. Bristol хоттой хүрээд ирсэн байгаа. Тэгээд хурж ирснийхаа дараа шууд гудамжаар нь явж эхэлсэн. Тэгээд надад барилга болон байшингийн загвар тэгээд гудамж нь маш гоё таалагдсан. Ягаад гэвэл их цэвэрхэн байсан. Тэгээд хамгийн ихний очсон газар маань болохоор St. Nicholas Markets буюу нэлээд том худалдааны хоолны зах байсан. Янз бүрийн улсын хоол болон амттангууд ингээд ер нь их байсан. Өглөөнийхөө хоолыг сайн идчихсэн байсан болохоор би бол нэг амар өсөөгүй. Тийм болохоор ер нь энэ хавар нь юу вэ? Ямар хуу дэлгүүр хошоо байна гэд сонирхож явсан. Тэгээд ер нь бол жоохон үдээс хойш 5 юм уу 6 цагийн үед ирэх юм бол бас илүү олон дэлгүүрүүд нь бас сонгорхой байд юм бэлээ. Тийм болохоор цаашаага аяллаа үргэлжлүүлсэн. Өнөөдөр маш гоё дулаахан тэгээд нартай өдөр байсан болохоор ерөнхий үзэмж нь маш гоё үзэсгэлэнтэй байсан. Одоо энэ Их Британий Bristol хот нь Атлантын далайн гол орцоолох одоо Bristol сувгийн ойролцоо байрладаг. Энэхүү харагдаж байгаа хотын дундуур урсах гол нь Атлантын далайгаас орж ирдэг байх нэ. Үргэлжлүүлээд хотынхоо сувгийг дагаад алхсан. Тэгээ хажуугаар нь явж байхдаа одоо харборын дагаад байрлаж байгаа ресторан, хүмүүс тэгээд хажуугийн барилга гудамж нь бол надад үнэхээр таалагдсан. Ягаад гэвэл маш гоё өнгөлөг, маш гоё сонирхолтой загвартай байсан. Одоо Bristol-ийн гудамжаар явж байна. Тэгээ өнөөдөр маш гоё нартай гоё өдөр. Одоо болохоор харборын дагаад гоё нэг сценүүд юм байна. Гоё байшин өдөртэй. Тэрийг нь харах гэж явж байна. Дундаа голтой болохоор маш цөөхөн гүүртэй байдаг. Тийм болохоор хамгийн ойрын гүүрээр нь Redcliffe Church гээд энэ хүү сүм рүү явсан байгаа. Гэгээн Mary Redcliffe гээд одоо энэ хүү сүм нь болохоор Английн Bristol хотын одоо Redcliffe дүүргийн хамгийн чухал сүмүүдийн нэг юм байна. Тэгээ одоогийн энэ барилга нь болохоор 1185-аас 1872 оны хооронд баригдсан. Тэгээд сүм рүүгээ орохдоо болохоор хойд талгаар нь орсон. Тэгсэн чинь маш гоё хашаан дотор маш үзэсгэлэнтэй гоё талбай цэцэрлэг түрээлэн байсан. Тэгээд модны навчны өнгө бол үнэхээр тасархаа харагдаж байсан. Мөн энэхүү сүм нь тус улсын хамгийн шилдэг хамгийн том сүм хийдүүдийн нэг төдийгүй Английн готик архитектурын гайхалтай жишээ гэж тооцогддог юм байна. Тэгээд ойроос харахад бол надад үнэхээр их таалагдсан. Ягаад гэх юм бол архитектурын дизайн нь бол үнэхээр их дитейлтэй, маш гоё чамбай, гоё байсан. Ялтчгүй аяастай гайхалтай мундаг хүмүүсээр баригдсан гэдэг нь гаднаасаа ч дотроосоо ч илт байсан. Тэгээд энэхүү сүм нь олон том будсан шилэн цонхнууд буюу stained glass гэдэг зүйлээрээ их алдартай. Тэгээд гоёл чимэглэлийн чулуун хонгилууд, нисдэг тулгуурууд, ховор 6 өнцөгт үүдийн танхим, асар том готик шонтой гэдгээр ер нь алдартай байна. Мөн энэхүү сүм нь 274 фут буюу 84 метрийн өндөртэй юм байна. Сүм дотор ороод бол нэлийн гайхширсан маш гоё үзэсгэлэнтэй архитектур, хийс дизайн, интерьер дизайнтай байсан. Хэдий энэ сүм нь олон нийтэд нээлттэй байдаг ч гэсэндээ ямар нэгэн байдлаар сүмд чанга дуу чимээ гаргаж болохгүй, үргэлж хүндэлтэй байх хэрэгтэй. Бас хэрвээ боломжтой байх юм бол жижиг хандив өөргөвөл бас зүгээр байдаг. Ийм христийн сүмүүдэд миний хамгийн харах бишрэх дуртай зүйлс болохоор энэ stained glass буюу будсан шилүүд байдаг. Энэ нь ялангуяа нарны тусгал ингээд туссан байх үед маш үзэсгэлэнтэй харагддаг. Мөн Virgin Mary and the Child эсвэл Madonna and the Child гээд иймэрхүү уран зургийн дэвшлүүд ер нь бол маш их харагддаг. Тэгээ надад бол үнэхээр сонирхолтой байдаг. Дараа нь болохоор би Queen Square буюу Хатан хааны талбай руу очсон. Тэгээд тэнд байгаа моднуудыг хараад үнэхээр гайхширсан. Ягаад гэх юм бол маш өндөр, маш авраг том моднууд байсан. Энэхүү талбайн голд 3 дугаар William хаанд зориулагдсан хүрэл морьтой хөшөө байсан. Тэгээд энэхүү хөшөө нь болохоор 1733-аас 1736 оны хооронд баригдсан юм билээ.
Дараа нь болохоор би Prince Street Bridge гэдэг нэртэй гүүрэн дээр ирсэн. Тэгээд энэ гүүрнээс болохоор хоёр талдаагаа одоо суурин барилгуудыг ингээ харах боломжтой байсан. Тэгээд үнэхээр гоё нартай өдрөөсөн болохоор зөндөө хүмүүс амрах гээд яг ингээд эргээд дагаад ингээ суучт юм бэлээ. Пикник хийгээд. Дараа нь яг энэ нэрийнхээ хажууд байсан Arnolfini галерей гэдэг уран зургийн галерей руу орсон. Энэхүү галерей нь болохоор 1961 онд Bristol хотод анх үүсгэн байгуулагдаад маш олон уран бүтээлчид энэхүү галерейд өөрсдийнхөө бүтээлийг тавьсан юм байлээ. Тэгээд одоо энэхүү цаг хугацаанд болохоор эдгээр уран бүтээлүүд гарсан байсан. Bristol хот нь ер нь бол уран зураг болон граффити гэдэг зүйлээр амар алдартай. Тийм болохоор яг тэрхүү талаа харуулсан бас олон төрлийн бүтээлүүд байсан. Дараа нь би гүүр даваад Anchor Square буюу Anchor гэдэг талбай дээр ирсэн байгаа. Энэ болохоор миний үзхийг хүссэн маш олон зүйл байсан. Хамгийн түрүүнд Bristol Wheel бас их сонирхолтой харагдаж байсан. Өнөөдөр цаг агаар гоё байсан болохоор ер нь бол нэлээд хүнтэй байсан. Мөн доош нь харуулсан ийм байшин байсан. Мэдээж би жуулчин болохоор орсон байгаад төлбөр нь болохоор 7 паунд гэж байсан. Газар гიშгэд жоох эвгүй байсан. Ягаад гэх юм бол байшин жоохон далий байсан. Тэгээд дээр доор янз бүрийн ингээд барилга тавилга байсан болохоор ер нь бол жоохон толгой иргсэн. Тэгээ юу ч гэсэн өөрийнхөө хэмжээнд бас зөндөө олон зураг даруулсан. Тэгээд маш их сонирхолтой байсан. Дараа нь болохоор би Vida Curious гэж шинжлэх ухааны музей руу орсон. Гэтэ яг төв өсмөрлөө ороогүй. Ер нь бол дэлгүүртэн шопинг хийсэн байгаа. Хэрвээ та нар бас мэдэхгүй бол одоо англи болохоор Aardman гэдэг студиээр амар алдартай. Тэрнийх нь ингээ хүүхэлдэйн кинонууд дандаа stop motion байдаг. Тэгээ ер нь бол энэ хотын өнцөг булан бүрээс яг тэрхүү мерч нэх харагдаж бас байсан. Дараа нь хэсэг дэлгүүр хэсээд гудамжаар нь чөлөөтэй алхаж явсан байгаа. Дараа нь би Bristol Cathedral буюу Bristol-ийн өөр нэгэн чухал сүмийг үзэхээр ирсэн байгаа. Тэгээд энэ сүм рүү орохдоо болохоор би арын халгаар нь орсон. Тэгээд арын цэцэрлэгт хүрээлэнгээр нь явж байхдаа маш олон төрлийн гоё моднуудыг хараад тэгээд байгалийн үзэсгэлэн бол ер нь харсан. Тэгээд яг сүмийнхаа артлаар ингээд орсон чинь өнөөдөр манад хурим болж гинөө гэд яг тухайн үед бол энэ сүм нь хаалттай байсан. Тэгээд би дараа нэрийгээд явсан байгаа. Бас энэ хотод маш их цахлаа шувуу байсан. Тэгээд хүмүүс бас цахлаа шувууг нь бол нэлээд хоолт юм бэлээ. Тэгээд ялчгүй Атлантын далайтай холбоотой болохоор ер нь бол усан бомбд нь маш сайн хөгжсөн байсан. Янз бүрийн усан онгоц, жижигхэн завнууд ер нь бол маш олон байсан. Тэгээд энэхүү хот нь бас түүнгээрээ алдартай болохоор ер нь бол тэрийг харах ер нь бол нэлээд сонирхолтой байсан. Дараа нь би M-Shed гэдэг бас музей руу орсон. Энэ музейд болохоор ер нь бол Bristol-ийн тухай бүх юмыг агуулсан. Bristol хот яаж үүссэн, хэзээ үүссэн, яг ямар хуу газраас бүрдсэн, ямар хуу хүмүүсээс бүрдэж тогтсон, тэгээд ямар хуу түүхийг агуулсан гэдээ маш чухал олон мэдээллүүд байсан. Далайн худалдаагаараа дундад зууны үед нэлээд сайн хөгжсөн. Тэгээд 1542 онд энэхүү Bristol бомбд нь яг анх хот гэдэг статустай болсон юм байна. Тэгээд мэдээж энэ үеэр Атлантын далайг дамжсан боолын худалдаа, аж үйлдвэрлэлийн инновац гэдэг маш гол том үүргийг гүйцэтгэж байсан. Хожим нь энэхүү хот нь сансар огтургай болон урлаг уран сайхны тал дээр илүү их анхаарч эхэлсэн. Миний түрүүн хэлж байсанчлан Англи улс бол Aardman гэдэг анимашн студиорээ их алдартай. Тэгээд энэ жил болохоор 50 жилийнх нь ой болж байгаа. Тийм болохоор хотын өнцөг булан бүрд энэ анимашн студиос гаргасан маш гоё алдартай хүүхэлдэйн кинонуудын янз бүрийн гоё фигюр, мерчүүд энэ тэнд байсан. Тэгээд тэрийг харахад бол үнэхээр сонирхолтой байсан. Дараа нь музейнийхээ 2 дугаар давхар руу гарсан. Тэгсэн чинь энд нэг цахлаа явж исэн. Тэгээд яг энэ бүтэн цонхноос бол үзэмж бол үнэхээр гоё харагдчихсэн.
Тэгээ өнөөдөр ингээд ямар ч үйл байгаагүй болохоор бүр үнэхээр цаг агаар сайхан байсан. Энд бас өөр сонирхолтой барилга байсан. Дээр нь болохоор Clifton Suspension Bridge гэдэг хамгийн алдартай гүүрэн байсан. Харамсалтай нь өнөөдөр бол би бол тийшээ арай явж амжихгүй. Тэгээд мөн Bristol хотын газрын зураг бас байсан. Зөвхөн дээрээс харахаас гадна газрын гадаргууг нь хуруугаараа хурууныхаа өндгөөр ингээд тэмтэгч болохоор бас жижигхэн газрын зураг байсан. Надад тэр нь бол нэлээд таалагдсан. Энэ музейгээс болохоор би Bristol хотын урд нь яг ямар хөө байдалтай амьдарч байсан. Тэгээд одоо техник, технологи, тээврийн хэрэгслийн хөгжил дэвшил ер нь ямар хөө түвшинд хүрсэн гэд амар сонирхолтой зүйлсийг ингээд хажууд нь байхад нь хараад тэгээд харьцуулах боломжтой байсан. Тэгээд ер нь бол маш олон төрлийн зүйлсийг нэгэн зэрэг агуулсан их сонирхолтой музей байсан. Музейгээ үзэж дуусчаад би эргийнх нь хажуугаар дагуулаад алхсан. Тэгээд яг энэхүү замаар чигээрээ ингээд замаа дагаад алхах юм бол Clifton Suspension Bridge гэдэг Clifton-ы тэр гүүрэн ингээ харагдах юм билээ. Гэтэ яг миний одоо байгаа газраас бараг 40-50 минутын турш алхаж очих болохоор би арай өөр тийшээ явсан байгаа. Маш халуун нартай өдөр байсан болохоор маш олон хүмүүс гэр бүлээрээ найзуудаараа ер нь бол дандаа пикник хийсэн байдалтай гарсан байсан. Тэгээд ер нь бол халуун байсан, маш халуун байсан. Би бол нэлээд ядарсан. Энэхүү бөмбөлөг дотор болохоор сансар охид дургуйтай холбоотой янз бүрийн хичээл болон сургалт явагддаг юм байна лээ. Дараа нь болохоор би Bristol Cathedral гэдэг нөгөө хормын яслал болж исэн газар руугаа буцаад очсон байгаа. Тэгээ ашгүй хормын яслал нь дуусчихсан байсан болохоор ер нь надад орох боломж байсан. Сүмийн гадаа нь болохоор салхилд суух зөндөө талбайтай байсан. Энэ сүм бусад сүмийг бол надад нэг ямаараа маш их таалагдсан. Тэгээ та нараас удахгүй харах бах. Маш чимээгүй байжсэн чинь гинт ингээд дуу гараад тэгээд би их цочсон. Ойртоод ирээд харсан чинь ингээ хоёр хүн энэ хөгжмийг дараад сууж исэн. Тэгээд надад л үнэхээр таалагдсан болохоор хажууд нь нэлээд удаан суусан. Хөгжим нь маш гоё байсан болохоор би бараг 15 минут суусан байх. Тэгээд дараа нь сүмээсээ гараад Cabot Tower гээд самхаг руу явсан байгаа. Тэгээд төв замаар алхаж исэн болохоор бас маш гоё байсан. Би ингээд байн гадаа гоё юм, гадаад улаахан байна гэдэг байгаа нь болохоор Англид ингээд нар гарах нь ер нь бол маш ховор байдаг байхгүй юу? 7 хоногийн 1 өдөр ч юм уу 2 өдөр л ингээд гоё нар гардаг. Тийм болохоор ингээд дандаа тэрэнд би ингээд яриад байсан. Энд ингээд би алхаж байна. Орчноо харуулаад хаанагаа харуулж байна. Хөөрхийн нөгөө Cabot самхагаа л хайгаа яваад байгаа байхгүй юу? Тэгээд алхаад явж байсан чинь нэг зургийн дэлгүүр орж харсан. Тэгээд бас нэг зураач хүн байна да, урлагийн хүн байна да гэж бодоод орсон. Тэгсэн чинь маш гоё байсан. Тэгээ яг миний хүсдэг будагнууд бол маш гоё харагдчихсан. Гэтэ би эндээс авах юм бол дараа нь ер нь гэрлүүгөө зөөхөд хэцүү. Тийм болохоор будаг аваагүй байгаа. Гэтэ яг зүгээр нүдээ хучралсан. За тэгээд Cabot Tower дээр ирсэн байгаа. Тэгээ бараг уулан дээр ирсэн болохоор нэлээд авирсан. Тэгээ дотроос нэлээд ингээд амар давчуу зайтай байсан. Тэгээд бас гаднаасаа ингэж харагддаг цамхаглуу бас ингэж авирдаг шүү гэд харуулах гээд бичлэг хийсэн байна. Тэгээ ер нь бол нэлээд хэцүү, ганцхан замтай болохоор өөдөөс ингээ хүн ирэх юм бол за тэгээл дуус. Яаж иж байгаа л гарна. Тэгээд цамхаг дээрээ гараад ирсэн чинь гадаа гарсан чинь маш гоё байсан. Яг Bristol хотыг ингээ дээрээс нь ингээ 360 градус ингээ харах боломжтой байсан. Тэгээ надад бол тэр нь маш их таалагдсан. Тэгээд энэхүү цамхаг нь болохоор 1898 онд яг ингээ баригдаж дууссан юм байлээ. Тэгээд 105 feet буюу 32 метрийн өндөртэй. Тэгээ ер нь доошоо харахад нэлээд жоохон амар байсан. Гэтэ бас харж байгаа зүйл маань бас гоё байсан болохоор сонирхолтой байсан. Нилийн давчуу зайн дараахж дээшээ гарч ирсэн болохоор би нилээн амсгаадчихсан байсан. Гэтэ яах вэ тий?
Тэгээд өөрийнхөө харж чадаагүй хотын бас арай өөр өнцгүүдийг харах бас сонирхолтой байсан. Тэгээд хотынхоо яг тэр Атлантын далайтай ойрхон хэсэг рүү уул налах юм бол нэг гүүр байдаг. Даанч тэр гүүр нь нэлээд хоол байсан. Бараг эндээс харагдахгүй байсан. Тэгээ харж агаад би өмнө байсан нөгөө алсыг харагч болон нөгөө байшингаа олж харсан. Дараа нь цамхгасаа буугаад би маш үтсгэлэнтэй паркаар алхсан. Тэгээ дээшээ харсан чинь моднууд нь бүр үнэхээр үтсгэлэнтэй харагдчихсан. Навчны өнгө мөнгө бол маш гоё харагдчихсан. Бараг л ингээд шууд суугаад зурмаар. Паркасаа гараад шууд Bristol-ийн музей тэгээд уран зургийн галерей дээр ирсэн байгаа. Гэтэ яг энэ галерей 5 цагт ингээ хаагдсан юм билээ. Тийм болохоор надад нэг 15 минутын л хугацаа байсан. Тэгээд өөрийнхөө хамгийн урднаар хамгийн сонирхолтой гэсэн юмнуудыг бол үзсэн байгаа. Тэгээ янз бүрийн динозаврын яс, тэгээ янз бүрийн амьтдын тийм чихмэлүүд байсан. Тэгээ ялангуяа энэ өрөөлөө надад хамгийн амар санагдсан. Ягаад гэх юм бол маш олон төрлийн амьтдыг ингээ хамттан ингээ шивүү байрлуулчихсан байсан. Тэгээд яг нэг амьтныг ингээд харж одоо шоконд орж амжаагүй байхад дахиад шал өөр газар нэг амьтан байхаар нь би бүр ингээд амар гайхсан. Тэгээд яж хахад ганцаараа байсныг ч хэлэхгүй, ер нь бол жоохон эвгүй байсан. Тэгээд ер нь бол хамгийн амар өрөө нь энэ байсан. Тэгээд ялангуяа нэгэн цагт энэ амьтад ингээд амьд байсан. Тэгээ одоо бүгдээрээ энд байгаа гэж бодохоор бас ингээд амар сонирхолтой. Бас жоохон амар. Гэтэ бас сонирхолтой байсан. Энэ музей дотор миний нөгөө яриадсан алдартай Clifton гээд гүүр байсан. Тэгээд яг өөрийнхөө нүдээр харж чадаагүй гэсэндээ ингээд жижигхэн хэсгийг харсан чинь сонирхолтой байсан. Яг үзмээрээ үзэж дуусаад тэгээд цаг нь болцсон. Тэгээд гараад ирсэн чинь University of Bristol гээд Bristol их сургуулийн хажууд ирсэн байсан. Тэгээд ер нь сургууль маш царайлаг харагдсан. Надад бол кампус нэг таалагдсан. Кампусыг харсны дараа миний Bristol хотын аялал бараг дууссан. Тэгээд би гудамжуудаар нь яваад сонирхолтой граффити зурагнуудыг бас ингээ харж явсан. Тэгээд бас хэдэн зураг дарсан. Тэгээд миний дарсан зурагнууд энд байна. За тэгээд миний энэ удаагийн аялал ингээд дуслаа. Одоо удахгүй гэрлүүгээ харин. За тэгээд энэ хүртэл үзсэн үзэгчдэд баярлалаа. Тэгээд илүү гоё влог оруулах болно. Subscribe дараад notification on болгоод намайг дэмжээрэй. Тэгээд хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд илүү гоё олон бичлэгүүдийг оруулах болно. Баярлалаа. Баяртай.